Засгийн хурлын эрхэм гишүүдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За, би Монгол Улсын нэгдсэн төсвийн талаар асуулт асууна. Сангийн сайдаас. За, Баян-Улгийн аймагт орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг. За, дээрээс нь орон нутгийн хөгжлийн санд олгох санхүүжилтийг 2025 оны төсвийн тодтголоор хасагдсан. Дээрээс нь энэ жилийн 2026 оны төсвөөс бас хасагдсан байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн төсөвт олгох санхүүжилтийн дэмжлэг 2 удаа дараалан хасагдсанаас болж Баян-Улгийн аймагт 164 албан хаагч сомогтголд орохоор байна. Яагаад энэ орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг хасаад идэг юм бэ? Миний бодлоор бол тодорхой шалгууртай байх ёстой. Төвийн бүсээс алслсан байдал, за дээрээс хүн амын тоо, газар нутгийн хэмжээ гэх мэт. Баян-Улгийн аймаг бол хүн амын тоогоор хамгийн ихэн. За төвийн бүсээс алслагдсан. Тэгсэн мөрдлөө та энийг зөрөөд албаар хасчихсан биш үү? Тодорхой тайлбар авмаар байна. За, боловсролын сайдаас. За, Монгол Улсын засгийн газар энэ жилийг боловсролыг дэмжих жил болгон зарласан. За, ерөнхий сайд маань хүний хөгжил бол манай засгийн газрын хамгийн том мега төслийг зарласан. За, боловсролын хөрөнгө оруулалт энэ жил 2 дахин нэмэгдсэн. Тэгсэн мөрдлөө Баян-Улгийн аймгийн боловсролын салбарт шинээр нэгч төгрөг хөрөнгө оруулалтууд тавигдаагүй байна. Энэ яагаад юм бэ? 1. За, 2-дугаарт Баян-Улгийн аймгийн боловсролын газрын дараагаар төрийн албан шаардлагыг хангаагүй хүн намын нэг нөхрийг та томилуулан ажиллуулж байгаа. За, энэ нөхөр цэцэрэг сургуулийн захирал эрхлэгч нарыг очоод хүн намын гишүүншлийг аваа. Хүн намын гишүүншлийг авахгүй бол ажлаас шөлөөлөн гэж дарамталдаг. Төрийн албаны зөвлөлөөс энэ нөхрийг шалгаад ямар шалгуур хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Та бол энийг хэрэгжүүлэх байна. Тэр нөхрийг хэд хоногийн өмнө тушаал гаргаад ажлаас нь шөлөөлөд буцаад томилсон сурагт. Энэ үнэн юм уу? Энэ үнэн бол ер нь та хүн намын хүний нөөцийн сайд юм уу? Монгол Улсын сайд юм уу? Та бол энэ хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулийн хангалтыг За, сангийн сайд болдын жавхлан хариулт өгье. За, Жанган бол гишүүнийхээ асуултанд хариулъя. За, орон нутгийн хөгжлийн сан ер нь аймагуд дээр жигд асагдсан байна. За, энэ дээр аймгийн төрийн төлөөллүүд гишүүд бол буруугүй. Жанган бол гишүүн та бол энд буруугүй шүү. Орон нутагт бас тиймэрхүү улс төрийн асуудлууд яригдсан байна лээ. Манай дээр ч хүртэл бичиг ирсэн. Тэгэхээр энэ ямар асуудал болсон бэ гэхээр энэ жил төсвийн орлого буурахад нөлөөлж байгаа зүйл маань энэ нөөцний үн юм байгаа шүү дээ. Тэгэхээр амнат маань төсөвт ордын амнат маань бүхэлдээ дүн буурчж байгаа байхгүй юу? Тэгэхээр буурсан дүнгээс чи 10% нь аваад орон нутгийн хөгжлийн сан дээр тавиад аймагуд туваагаад өгөхөр чинь энэ дүн буурна да. Тийм учраас тодтолоорч буурсан. За, тодтолоор буурсан дүнгээс эх жилийн амнатын дүн мөн дахиад бас тодорхой хэмжээнд буурж байгаа. Тэгэхээр дахиад буурж байгаа юм. Тэгээ ингэж хуваарлагдж байгаа учраас гишүүдэд энд ямар нэг буруу байхгүй гэдгийг би тодруулж хэлье. За, 9% хэдүүлээ төрийн албаны тоог бууруулнаа гэдгийг өнгөрсөн 5 сард хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан 2026 оны. За, энийг сая тодтолоор их хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За, энийг хэрэгжүүлэхдээ орон нутагт төсвийн эрхлэн захирч нар, аймгийн дарга нар, аймгийн удирдлагууд энэ дэр нэг улс төрчсөн тийм мөнгө айсвас гаргаад байгаа байна лээ. Бас бидний рүү бичиг ирсэн. Баян-Улгийн аймгийн засгийн бас ийм бичиг ирнэ лээ. За, тэрэн дээр харин 9%-аар цомогтол тэнд өртөх төрийн албаагч нараас сонголт хийхдээ улс төрчсөн маягаар ингэж хийж байгаа бол энэ бол буруу. Ингэж болохгүй. За, энэ дээр засгийн газрын эрхлэгээс аймагуудад, яамдуудад маш тодорхой чиглэлүүд өгсөн байгаа. За, хамгийн нэгдүгээрт
Төрийн албан агч нараас одоо нас нь болоод идэвхтэй харж байгаа бол аль болох одоо тухайн орон тоон дээр нэмж хүн авахгүй байх. За мөн одоо нэмэлт оронтой сул байгаа бол энэ дээрээ мөн нэмж хүн авахгүй байх. За энэ дээрээ хэмнэлт хийх гээд. За захин хэлбэрээр хийж болох өөр бусад одоо технологи ашиглаж хийж болох ийм орон тоонуудыг цомогдох гээд. Ийм одоо аль болох одоо ажлын байран дээр илүү их одоо тийм дарамт үүсэхгүй байхаар төрийн албан агч нарт одоо өрхийн орлогод нь хүчтэй одоо цохилт өгөхгүй байхаар ийм зохицуултуудыг хийх ийм боломжууд бол байгаа. За тэгж байхад ингэж одоо улс төрсөн байдлаар ингэж хийх нь бол одоо мушгиж гуйлж төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь бол маш буруу шүү гэдгийг хэлье. За Наранбаяр сайд нэмж хариулт өгье. За Жангабил гишүүний асуултад хариулъя. Баян-Улгийн аймагт нийтдээ 4 төсөл арга хэмжээ цэцэрлэг сургуулийн барилга энэ жил одоо хэрэгжихээр заагдсан байгаа. За энэ дээр бол 2 цэцэрлэг 2 сургууль, үүнээс 3 нь бол шилжин хэрэгжихээр цэцэрлэгийн барилга 100 ортой Баян-Улгийн Үлгийн сум 12 дугаар баг, баг сургуулийн барилга 160 суудалтай Баян-Улгийн Ногоон нуур сумын 6 дугаар баг, сургуулийн барилга 320 суудалтай Баян-Улгийн Цэнгэл сум гэсэн байгаа. За мөн одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгийн барилга 100 ортой Баян-Улгийн Үлгийн суманд бол шинээр хэрэгжүүлэхээр ингээд туссан байна. Тэгэхээр зэрэг огт шинэ одоо хэрэгжүүлэх юм төсөл байхгүй гэж бас хэлж болохгүй. Ийм байдлаар бид ер нь ээлжийн коэффициент, хүн амын ягчил, түрүүнд ярьсан тэр ухаалаг газрын зургийн системээр хөрөнгө оруулалтыг ингээд шийдээ явж байгаа. Боловсролын газрын даргын одоо томилгооны За Наранбаяр сайд гүйцээж хариулъя. бид төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирүүлсэн бидэнд. Бид тэр шаардлагыг хангаад чөлөөсөн тушаал гаргасан үнэ. Цаашдаа бол энэ дээр төр томилгоогоор ажилуулах шаардлага гарсан учраас төр томилсон байгаа. Цаашдаа яг энэ хуулийнхаа хүрээнд бид томилгоог бол ингээ хийгээ явна. Зүгээр танд бас хэлэхэд бас Баян-Улгийн аймагт яг энэ сургууль цэцэрлэгийн асуудал дээр улс төрчсөн ямар нэгэн тийм юм явуулахыг бол яамны зүгээс ч бол зөвшөөрөхгүй байгаа. Зүгээр зарим нэгэн одоо ирсэн мэдээлэлээр бол мөнгө төгрөг өгч ажлын байрыг одоо зардаг, олж авдаг, иймэрхүү одоо зохисгүй юмнууд байгаа нь үнэн шүү. Энийг нь одоо дэлгээд ингээд явах юм бол өнөөдөр тэнд байж байгаа нөхцөл байдал бол нэлээд энэ тал дээрээ бас нэлээд ужигэрсэн ийм байдалтай. За өөрсдийнхөө бас тэр боловсон хүчнийг хэтрүүлж хэрэгэлсэн, авсан, ажилд авсан гэдэргээд асуудлууд бол нэлээд хурсан байдığım байлээ шүү. Тэгээ энэ дээр бас бид шинжилгээ хийх. За Жангавил гишүүн тодруулж сууя. Боловсролын салбар таны яриад байгаа нь бол урд өмнө жил хэрэгжиж байгаа одоо төслүүдэлтэй. Гэхдээ сая нэг цэцэрлэг шинээр 100 ортой гэд хэлчлээ та. Би энэ номноос олохгүй байхын хаана бичээстэй байгаа болоо. За нэгдүгээрт, хоёрдугаарт та улс буцаад томилдог нь ямар учиртай юм бэ? Энэ хуулиа биелүүлж хуулийн хэрэгжилтийг одоо хангах ёстой юм шүү. Одоо шөлөөлсөн тушаал гаргачаад хууль зөрчсөн гэд буцаагаад нөгөө хүндээ томилдог нь ямар учиртай юм бэ? Тодорхой хариу өгөөч яа. Та тэгээд байвал энэ төрийн албаны зөвлөл бас наад хүнийг чинь одоо шөлөөлөх тийм хуультай шүү. Хуулийн дагуу ажиллах хэрэгтэй байна. За үг хэллээ. Ганбатын очир утгш асуулт сууя.